Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээл хэрхэн хамрагдах вэ гэдгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид сайн мэддэггүй. Иймээс зээлийн батлан даалтын сан баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран ажиллаж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг зээлд хэрхэн хамруулах талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоо өнөөдөр бол батлан даалтын сангийн хувьд бол 4 төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Энэ маань бол одоо банкар дамжуулдаг 3 төрлийн бүтээгдэхүүн, банк ба санхүүгээр дамждаг 1 төрлийн бүтээгдэхүүн байна. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүнүүдийг бол одоо манай жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд маань бол мэдээлэлээс зарим тохиолдолд хомс байна. Мэдээлэл нь одоо дутмаг учраас эдгээр манай зээлүүдийг авч чадахгүй байна. Инхээр энэ бүгдийг одоо тухайн үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нартаа хүргэхэд бол одоо баялаг бүтээгчдийн дэмжих холбоо маань хамтран ажиллаж одоо сургалт явуулж судалгаа хийж судалгаан дээр үндэслэн дахин цаашид одоо батлан даалтаа ямар бүтээгдэхүүн байвал болох вэ гэдэг тал дээр хүртэл бид хамтран сан сэлцэж ингэж ажиллах юм боломж нэгдэж байгаамаа. Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгө дутагдaltaй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг батлан даалтанд гаргадаг байгууллага юм. Тус сангаас 200 гаруй аж ахуйн нэгжийн 56 тэрбумын зээлд 27 тэрбумд батлан даалт гаргажээ. За ингэснээр Арилжааны банкаас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалт хийж өгчээ. Зээл авч чадахгүй байгаа барьцаа хөрөнгөгүй байгаа хүмүүсийг энэ зээлийн батлан даалтын сан дээр ээж сургалтанд нь хамрагдаад дараад нь зээлээ авах ийм боломжийг олгохын тулд өнөөдөр зээлийн батлан даалтын сантай баялаг бүтээгчид дэмжих холбоо сан живжигт гарын үсэг зурж албан ёсоор ажиллаа эхлүүлж байна. За энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бага хувийн хүүтэй урт хугацаатай зээл авах боломж бүрдэж байна.